байна уу? Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. MSM Talk 6 дахь дугаараа танд хүрэхэд бэлэн болсон байна. Ингээд энэ удаагийн манд дугаарт анагаах ухааны доктор, Корег сургуулийн судалгааны төвийн эрдэмтэн, хоёр сайхан охины ээж Ариун агч маань оролцож байна. За ингээд нэвтрүүлгийн маань урилгыг хүлээж аваад зочноор оролцож байгаа танд маш их баярлалаа. Үзэгчид маань та өөрийгөө сайхан дэлгэрэнгүй танилцуулаад Солонгос улсад ирээд яг хэдэн жил болж байна. Тэгээд анагаахын салбарт хөл тавиад яагаад тэр дундаа бүр одоо энэ судалгааны лабораторийн энэ чиглэлийг сонирхох болсон. Тэр шалтгааныгаас бид нарт хаваалцаач. За баярлалаа. Энэ сайхан өдөр зорин ирж уулзж байгаад маш их баярлалаа. Намайг Тоглоомын Ариуна гэдэг. Өмнөгөө аймгийн 70 цэцгод суманд төрж өссөн. 2006 онд анх Солонгос улсад оюутан болж ирж байлаа. Одоо бол хоёр сайхан охины ээж, ам бол дөрвөл амьдардаг. За та яагаад анагаахын салбарыг одоо сонирхох болов тий? Таныг одоо юу ийшин чиглүүлч вэ? Тэр дундаа бүр одоо ингээд бүр лаборатори судалгааны одоо энэ зүйл тий? Яагаад таныг одоо тий миний мэрэгжил биологч, анагаахын микробиологч мэрэгжилтэй. зөв. Тэгээд багаасаа би ер нь бол биологийн чиглэлээр гүнзгий хичээлдэж байсан. Тийм ч учраас одоо нутаг орноосоо төлөөлж биологи олимпиадад ордог байлаа. Тэгээд ерөнхийдөө бол ингэж чиглэх шалтгаан нь манай ах эгч хоёр өөрсдөө биологч хүмүүс байдаг. Тэгээд тэр хоёр маань за биологийн салбар бол ялангуяа анагаах ухааны салбар бол хизээд хуучрахгүй маш одоо шинжлэх сайхан салбар бол хизээд хэвээрээ байх учраас энэ чиглэлд суралцаж ажиллаж амьдрах нь бол илүү зүйтэй гэдэг үднээс намайг ер нь багаас бэлдсэн. За та тэгвэл бэлтгэдэж явсан юм шүү дээ. 5 ангиас эхлээд ер нь бос цогтүүдээс илүү биологи хичээлийг хийдэг байсан. Нөгөө ярилцлага эхлэхээс өмнө хоёулаа ярьжсэн тий. Эсийн төвшөнд та судалгаа. Тэгээд одоо тайлагдаагүй өвчнүүдийг, онцлогдоогүй өвчнүүдийг одоо судалгаа. Энийг одоо илрүүлдэгэ гэж та ярьжсэн. Тэгэхээр сүүлийн үеийн одоо таны яг судалгааны ажил юун дээр явж байна? За Солонгос улсад ирээд би ер нь бол анх эрэхтэй лабораторийн онцлогооны чиглэлээр суралцъя. Ялангуяа молекул генетикийн хурдвчилсан аргуудыг нэлээд сайн сурж буцъя гэсэн зорилготой ирж байсан. Гэхдээ тэр зорилгоо бол бүрэн дагуулад одоо би эсийн одоо төвшөнд судалгааны ажил хийж байна. Ялангуяа одоо бол анагаах ухааны салбарт бол эмчилгээ олдоогүй маш олон төрлийн шинэ болон дахин сэргэж байгаа өвчнүүд бол байгаа. Тэр болгонд одоо олон салбарын эрдэмтэд эмчилгээний арга зүй, эм тариа, онцлогооны арга зүй, одоо хэрэгжилж байгаа эмчилгээний арга зүйг боловсруулах тал дээр бол бүгд нэг зорилготой бол ажилладаг. Тэгвэл танаа одоо юу яаж байгаа юу? Коронагийн одоо тий энэ одоо дэлхийд даяар дэгдээд байгаа аюултын өвчний одоо бас судалгаан дээр ажиллаж байгаа юу? Тий одоо манай энэ Корег сургууль ч өөрөө 3 салбартай. Тий судалгааны салбар бүртээ судалгааны төвүүдтэй. Гүрүүгийн салбар эмнэлэг болохоор ялангуяа энэ вируслог, бактерийн чиглэлийн судалгааг хийхэд бол бүрэн тоноглогдсон байгаа. Тэгээд тийм учраас бол гүрүү салбарт байдаг одоо энэ халдвар төвчин судлалын эмч нар нь болохоор коронад зориулсан одоо эмчилгээний арга ялангуяа вакцины гаргах тал дээр судалгааг хийж байгаа. Зөв. Таны биеийг ингээд судалж байхад та маань 28 наснда анагаах ухааны доктор хамгаалж ирсэн маш бахархан бас төвхтэй байсан тий. Таны яг хамгаалж ирсэн тэр одоо судалгааны юу исэн бэ тий? Төрөл нь одоо би сайн нөгөө юугаар нь сайн мэдэхгүй. Таны нөгөө мэрэгжлийн юугаар хэлж мэдэхгүй байна л да. Энгийн одоо төвшөндөө л асуугаад байна. Тий. 2006 онд би Солонгосын Чумгаан их сургуулийн анагаах ухааны сургуульд докторантур оюутан болж ирж байсан. Тэгээд манай багш болохоор намайг за чи ер нь бол 3 жилийн дотор докторийн ажлаа хамгаалж төгсөн шүү. Тийм учраас одоо хагасаа бүтэн сэнгүү цаг наргүй ажиллах ёстой гэж бол хэлж байсан. Тэгээд би ч бас багшийнхаа үгийг маш сайн дагдаг оюутан учраас дагаад одоо судалгааны ажлаа маш хурдтай хийсэн. Ер нь бол 3 жилийн дотор докторийн ажил хийнэ гэдэг бол маш амаргүй, маш их хичээл зүтгэл, төвчээр шаарддаг.
Тухайн үедээ бол би Монгол Солонгос хүмүүсийн генетикийн судалгаан дээр бол ажилласан. Тэгээ ялангуяа эртний хүннүү үеийн Монголын хүннүү үеийн эртний эртний хүний одоо археологийн дээжин дээр генетикийн судалгааг хийж гаргасан. Тэгээд одоо тэгэхэд бол одоо тухайн үеийн одоо хүннүүгийн булсанд байгаа генетикийн мэдээлэл орчин үеийн Солонгосын одоо хүмүүст хадгалагдаж байгаа генетиктэй бол давцаж байсан. Тийм болохоор манай багш ерөнхийдөө бол Азийн хүмүүс тэр тундаа Монгол Солонгос хүмүүс бол генетикийн хувьд бол нэг гарал үүсэлтэй маш ахын дүүсийн холбоотой гэж ярьдаг байсан. Зөв. Наач яста гоё судалгааны ажил хийсэн байх шүү. Судалгааны ажил болсон. Тийм. Монгол талаас ч гэсэн энэ судалгаан дээр Монгол Улсын их сургуулийн доктор профессор Төмөн багш маань оролцдог. Мөн одоо эмзийн салбарын доктор профессор миний удирдагч Жавцан Батхүү багш маань бас оролцдог. Би таны одоо яг ингээд мэрэгжлийн нарийн ингээд юу гингод би чинь бол яг эмнэлгийн ялангуяа бүр лабораторийн чиглэлийн тий анагаахын чиглэлийн бүр ямар ч мэдлэггүй хүн байна л да. Гэхдээ одоо ямар ч одоо оншин тогтоогдохгүй байгаа өвчнүүдийг судлаад байгаа гэж ойлгоод байгаа. Тэр зөв. Эсвэл тэднэрт тааруулах одоо иммунитийг гаргаж авах тэр одоо нарийн одоо судалгааг хийдэг лаборатори гэж ойлгож зөв таны одоо ажилдаг. Ер нь бол оншин нь бол гарчна л да. Одоо бас онцлогооны аргууд харьцангуй бол сайжирсан. Тийм хурдтай хөгжиж байгаа учраас тэгээд тэр оншин таарсан эмчилгээнүүд айгу одоо ховор бас оншууд бас байгаа. Тийм болохоор тэр оншуудад зориулсан эмчилгээ, эм тайраа яа харахгүй нийгэмд одоо хэрэгтэй байгаа учраас анагаах ухааны судлаач эрдэмтэд бид бол байнга тэр эмчилгээг хайж ажилдаг. Би яагаад энэ асуултыг асуусан бэ гэхээр би нэг судалгаа харсан байхгүй юу? Монгол улс маань 3 сая хүн амтай шүү дээ, тий. Тэгэхэд Солонгос улсын хилээр орж ирж байгаа хүмүүсийн одоо яг одоо эрүүл мэндийн виз аваад орж ирж байгаа гэж байгаа байхгүй юу? Тийм хүмүүсийн одоо Америк гэдэг юм уу, Япон байдаг юм ингээ их гүрнүүдтэй. Одоо эдгээр чинь бол их гүрэн гэж ярьж штэ 60 саятай, 100 сая, 20 эдэн саятай тий. Манай 3 сая хүн амтай хүмүүсийг харьцуулахад чинь харьцангуй хамаагүй их гүрнүүдтэй. Тэгэд бид нар зэрэгцээд яг солонгосын хэлээр нэвтрээд орж ирж байгаа хүмүүс ингээд яасан чинь тавд нь бичигдэж байна гэж байгаа байхгүй юу. Тэгэхэд яагаад ингээд одоо тавд бичигдсэн юм бэ гэсэн чинь дандаа одоо хүндэрсэн өвчтнүүд яадаг. Одоо бид нар ингээд бас захим ертөнцөөр харангуут сэтгэл эмтэрмээр тий нэраа хөгтөөс ахуулаад залуу хүмүүс аль эсвэл одоо ингээд хөгшин настай хүмүүс гэл янз бүрийн хэнийг ч ялгахгүй аюул төвчнүүд гарч ирээд штэ тий. Цоо шин ерөөсө урд өмнө хизээ хойчт нь сонсож байгаагүй тийм өвчнүүд гарч ирээд байгаа байхгүй. Тэгвэл манай монголчуудын хамгийн одоо алдаа гэх юм уу, мэдлэг гэх юм уу, одоо эрүүл мэндийн тал дээр сайн хөгжөөгүй ч гэх юм уу бид нар одоо ард иргэдийн хувьд л юм байна л да тий. Тэгээс яг одоо анагаахын салбарын хүмүүс бол ондоо байдаг баг. Тэгэхээр миний асуух гээд байгаа зүйл болохоор урьдчилан хамгаалалт байхгүй байгаад бид нар жоохон алдаад хүндэрж орж ирээд байна уу гэж харсан байхгүй юу? Та энэ дээр яг ямар байр суурьтай байдаг вэ? Урьдчилан сэргийлэх тал дээр ч гэсэн жоохон хожуу байгаагийн хувьд бол хожуу байгаа. Гэхдээ миний харж байгаагаар бол хүн бол байгаль ихтэйгээ салшгүй холбоотой, хүрээлэн орчинтойгоо салшгүй холбоотой, хоол хүнстэйгээ салшгүй холбоотой. Энэ тал дээр бол манай бодлого жоохон одоо сул байдсан болов уу гэж би боддог. Яагаад тэгэхээр одоо агаарын бохирдлоос үүдэлтэй маш олон өвчин дэлхийн тахныг бас хамраал тий хамарч байна. Гэхдээ энэ тал дээр бол эрдэмтэд бас л ажиллаа хийж л байна. Гэвч одоо тэнд бол одоо энэ коронавигийн вакцин одоо хүлээгддэгтэй адилхан бас л одоо энэ агаарын бохирдлыг хэрхэн яаж бууруулах уу? Хүний биед одоо хэрвээ нөлөөлөд байгаа юм бол ямар одоо уушгинд нь нөлөөлөд байгаа юм, элхэнд нь нөлөөлөд байгаа юм уу? Одоо судалгааны ажлууд бол бүгд бол хийгдэж байгаа. Тэгвэл ер нь арт иргэд одоо жирийн энгийн бид нар тий яаж одоо өөрсдийнхөө урьдчилан сэргийлэх хэрэгтэй байдаг юм бэ? Ялангуяа ээжүүд
Би одоо танаас энэ зүйлийг асуумаар байна. Бид нэр очин бол одоо өөр хүүхдэд төрүүлчихсэн гэр бүлээ авч явж байгаа эмэгтэй хүний ноён нуруу гэж ярих юм уу те? Одоо юу гэх юм те? Эмэгтэй хүний одоо хатан ухаан гэж хэлэх юм уу? Эмэгтэй хүний одоо тэр одоо нарийн ухаанаас гэр бүлийн эрүүл мэнд цаашлаад өөр хүүхдийн эрүүл мэнд, нөхрийнх нь эрүүл мэнд шалтгаалдаг байх гэж би хардаг байхгүй юу? Тэгэхээр та үзэж байгаа яг ээж нар маань мянган ээжүүд бид хоёрыг харж байгаа байхгүй юу? Дэлхийн өнцөг булан бүрээс зарим нь болохоор Монголоос ч харж байгаа. Тэгэхээр та хүүхдүүдийнхаа эрүүл мэндэд таны хувьд яаж анхаарч байна? За миний хувьд бол гэр бүлийнхээ хүрээнд хүнсэн жоох анхаардаг. Тэгээд бас сайн унтах ёстой гэж би боддог. Хүүхдүүдэд би өглөө одоо ажилтайч гэсэн голдуу би 9 цаг хүртэл унтуулцдаг. Хоёр дахь юм бол би өглөөний хоол цайг бол заавал өгдөг. Одоо манай хүүхдүүд бол багаасаа хөвшөөс сурцсан. Одоо өглөө босоод ширээний ард суугаад ээжээ хоолоо идья хоол гэж босч ирдэг. Тийм болохоор би өглөөний цайг бол заавал өгнө. Ялангуяа одоо Солонгост байгаа хүүхдүүд бол будаанаас тий будааг ким хоёр ахад бол баг болцдог шүү дээ. Тийм болохоор би будааг нөгөн, кимийн нөгөн, усын нөгөн. За тэгээд хүүхдүүдтэй цэцэрлэг дээр очиж хоолоо сая дээрээ тий гараа сая угаагаарэ тийм зөвлөгөөнүүдийг өгдөг. Оройдоо бол би ерөнхийдөө нөгөө завгүй ээж учраас хасаа бүтэн санд би махаа хэрчээд хоолныхоо бэлтгэлийг жоохон хийж базаачдаг. Тэгээд нөхрийгөө одоо ирэхээр хоолоо одоо ингээд тийм байдлаар хийгээд идээд байж байгаарэ тий одоо завгүй орооддаг учраас заримдаа сайхан зан хөдлөө цаг зав гарах юм бол ороо ирж хоолоо хийж өгдөг тийм. Ерөнхийдөө бол би тараг сүг маш төлхөө хэрэгэлдэг. Дээрэс нь бас жоохон хүүхдүүдэд витамин уулгавал бас зөв юм болов уу гэж би хардаг. Бас хажууд байгаа Солонгос ээж нараасаа би айгүй их суралцдаг. Солонгос ээж нар бол маш менежмент сайтай арга гэрээ авч явдаг. Тий. Одоо нөхрийнхөө өмсөх хувцсан дээр анхаарна. Дээрэс нь бас хүүхдүүдийн идэх хоолнсон дээр анхаарна. Тэгээд зэрэгцүүлээд ажиллаа хийдэг. Тэгээ маш мундаг дайчин ээж нар байдаг учраас би тэр болгоноос суралцаж бас дагдаг. Ямар гоё юм бэ тий. За тэгвэл бас манай үзэж байгаа бас бүсгүүчүүд, охид бүсгүүчүүд болон бас шин залуу ээжүүд маань бас таны ярьсан зүйлийг бас амьдралдаа хэрэгжүүлсэн юм би бас уриалж байна. Хамгийн гол нь тэгвэл та бол хоол хүнсийг айгүйх одоо чухалчилдаг гэж одоо эрүүл мэндийн хамгийн чухал гол үндэс бол хоол хамгийн нэгдүгээрт гэж ойлгох нь зөв үү? Зөв. Яагаад гэхээр эс чинь өөрөө угаасаа 24 цагийн ажиллагаатай тийм систем байдаг. Хүний бие чинь өөрөө эргэтнээс бүрдэн, эргэтэн идүүдээс бүрдэн, эдэн эсээс бүрддэг. Тийм болохоор эсийн төвшөнд үйл ажиллагаа зөв явж ээж хүн эрүүл чирэг байна гэсэн үг. Эс чинь өөрөө хоолн хэрэггүй юмаа гадагшлуулна. Тийм болохоор хүнд хоол хүнс агаар яхаарахгүй чухал. Тэгвэл эрүүл байхын үндэс нь бол эрүүл агаар, сайхан эрүүл зөв хооллолт, хоол хүнс. Яг тийм байна. Тэгвэл ариун нэгч одоо хүмүүс ингэж хэлээд байдаг шүү дээ тий. Сүүлийн үед бол хоолноос авч чадахгүй байгаа тэр зүйлүүдийг биологийн нэмэлт бүтээгдэхүүнээс аваад ингэ яриад байдаг байхгүй юу. Тэгэхээр энэ дээр та ямар байр суурьтай вэ? Энэ зөв үү? Бид нэр эсээ одоо хооллох гэдэг шүү дээ тий. Тэгэхээр тэр нь одоо зөв. Би зөв гэж хардаг. Гэхдээ тэр витамин тэжээлэг одоо хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхээ өмнө заавал бүтэн биений шинжилгээнд ороосоо гэж боддог. Тэгхгүйгээр ямар нэгэн онцтой байгаа тэр витаминыг хэрэглэх юм бол болохгүй. Тийм болохоор эрүүл биен дээр тэжээлэг, витамин, уураг зайлшгүй шаардлагатай. Тэгээд би бас нэг ажигласан юм гэх юм бол би чинь одоо дандаа эмч нартай ажиллаж байгаа учраас тэр хүмүүсийн залуу хүмүүсийн эмч нарын юу идэж одоо юунд төлхөө өөрсдөө эрүүл байлгаж анхаарч байгаа гэдгийг би анзаардаг. Тэгэхэд бол тэд нэр архийг айгу бага хэрэгэлдэг. Арх бараг хэрэгэлдэггүй. Дээрэс нь өлөн илгэн дээр кофе уудаггүй. Ялангуяа Максим кофег бол уухыг бол болохгүй гэж хэлдэг. Зөв. Дээрэс нь тэд нэр маш их витамин нэмэлт тэжээгдэл хэрэгжилж байгаа нь харагддаг. Тэгэхээр яагаад тэрийг хэрэгжилж байна гэхээр чинь яхахгүй хүнсээр авч чадахгүй байгаа юм а гаднаас авах шаардлагатай болол тэр нэмэлт бүтээгдэхүүнийг бол хэрэгжилж байгаа. За яг тэгвэл хүүхдүүдтэй ээж нь би одоо жишээлбэл тий бага насны хүүхдтэй байхгүй юу? Та одоо надад зөвлөж би одоо хүүхдээ хэдэн наснаас нь эхлээд биологийн нэмэлт бүтээгдэхүүн өгвөл зүв бэ?
Тий. Эндхийн эмчнэр нэрээ эмчнэр бол хэлэхдээ Д витаминыг бол багаас нь одоо төгсний дараах 7 хоногийн дараагаас агуулад тусал маягаар тий аманд нь өгч бол болно гэж зөвлөд юм билээ. Хоёрт гэхдээ одоо юмыг нэг тунгийн тааруулах бол бас одоо хор олох тал байдаг. Тийм болохоор альва одоо зүйлийг хэрэглэхдээ тунгийн маш зөв тааруулах хэрэгтэй. Тэгээд яг хүүхдийнхээ ямар минерал дутаж байгааг мэдчихэж өгөх хэрэгтэй. Одоо Д витамин өгсөн бол кальц өгсөн бол хавсаргаж өгөх жишээлбэл тий. Тэгэхгүй бол дан нэгийг нэг нөгөөдхөө ингэж уусгаж задалж гаргаж авах хэрэгтэй биеэс. Тэгтэл зөвхөн нэгийг дагнаад өгөөд авах юм бол бас хор болчих талтай. Бас дэндүү удаан жилээр хэдэн жилээр өгөхөд бас тэрийг бол би зохимжгүй гэж үздэг. Тийм яагаад тэгэхээр бөөр илгэнд хамгийн түрүүнд нөлөөлөх болов. Бас нөгөө талаар тийм тий. Тийм бас дагалдан муу талтай учраас хугацаа болоод тун тий давтамжийг нь маш сайн тохируулах хэрэгтэй. Тэгвэл хүүхдийнхээ одоо бага насны хүүхдийн одоо ээжүүд маань үзэж байгаа байхгүй юу? Ариунагч. Тэгэхээр яаж тэр минералыг нь одоо үзүүлэх юм бэ? Заавал эмнэлэг дээр аваачиж үзүүлэх юм уу? Айл эсвэл бид нэр өөрсдөө доозыг нь ингээд одоо эдэн сар гэдэг өөрсдийнхөө одоо гэрээ авах вэ одоо тий тэр одоо ухаанаараа шидчих юм уу? Яах хэрэгтэй юм бэ? Тий миний бодлоор бол бас за эндхийн нөхцөлд бол нэрээ хүүхдэд бол бүх төрлийн биохимийн шинжилгээнүүдийг авцсан эмнэлгээс гаргад нь таны хүүхэд эрүүл байна. Энэ үзүүлэлтүүд нь энэ нэ гэд үзүүлэлт гаргадаг. Тэр нөхцөлд бол одоо таны хүүхдэд бол витамин Д тохирохгүйг хэлээд гаргадаг. Монголын нөхцөлд одоо ямархуу төвшөнд шинжилгээ аваад ямар одоо тайлбар өгч байгаа би бас сайн мэдэхгүй байна. Тийм болохоор ер нь бол эмчийн хяналтанд дуусна дээр гэж бодож байна. Зөв. Гэхдээ хэрвээ уух дээр тулах юм бол ерөөсөө тэрийг бол инхэнэ тий ингээд сөөлжлүүлээд юм уу эсвэл доозыг нь маш сайн анхаарч л өгөх юм байна шүү дээ. Зарим нэг юуг бол яг тэ зарим нэг өсөлтийн насндаа явж байгаа өсвөр насны хүүхдүүд бол тодорхой тунданд тааруулсан витаминууд байдаг шүү дээ тий өдөр тутмын минералууд гэсэн. Тэднийг бол өдрийн нэг ширхгээр уулгах гэдэг бол буруудахгүй байна. Та яг хүүхд өөрийнхөө хоёр охинд одоо яг хэдэн наснаас нь ахуулаад одоо нэмэлт бүтээгдэхүүн өгсөн бай. Өгдөг үү ер нь? Одооноос өгж байгаа. Би 4 настай, 8 настай хоёр охинтой. Тэгээ одооноос л би өгж байгаа. Тэрнээс өмнө бол бас эрт өгөхийг би бас бодоогүй. Яг тэр манай хүүхэд айгүй их нөгөө сүү тараг хэрэглээ жоохон төлхөө хэрэгэлдэг хүүхэд учраас хоолоо маш сайн иддэг хүүхэд учраас би нэмэлт бүтээгдэхүүнийг бол бодоогүй банаас нь тийм. Одооноос бол яа харахгүй жоохон нөгөө тархиа ажиллаж байгаа учраас би нэг шиг витамин бол өгч байгаа. Зөв. Одоо бид хоёр хоёулаа Солонгост амьдарч байгаа тийм. Тэгэхээр та бид хоёртой яг адилхан Солонгост амьдарч байгаа ээж нар аяаш маш их олон байгаа. За тэгэхээр Солонгосыг болохоор ингэж ярьдаг штэ. Нар айгу муутай. Д витаминын дутагдaltaал Монгол хүмүүстэй айгу хордог хөлрөөл ингээл ордог гэж яриаддаг. Тэгэхээр эмчид үзүүлэхгүйгээр дууран мэдээлэл ээжүүд маань өгөөд идэг байхгүй юу Д витамин. Тэгэхээр энийн дээр та ямар байр суурьтай байна? Тэр ээжүүдэд та нэг сайхан зөвлөгөө өгөөч. Тий. Д витамины тухайд бол өгч болно гэж боддог. Одоо шинжилгээгүйгээр өгч болно. Яагаад тэгэхээр энд нар баг үзэж, дээрэс нь Монголд яг Д витаминд ойр амьдарч байгаа хүмүүс байна. Хөдөө орон нутгад байгаа нартай ойрхон амьдарч гадаа тоглож байгаа хүмүүс. Тэгтэл бас суурин газрын хотын хүмүүс болохоор нараа бас бага витамины бас Д витаминээ бас бага аваад байгаа болов уу гэж боддог хүмүүстэд бол би өгөхөд бол зүгээр гэж боддог. Зөв. Гэхдээ бас хэдэн жилээр битгий өгөөсэй хэсэг хугацаанд 3 сар өгөөд 3 сар завсарлаад жоохон заагтад гэж өгөөсэй. Зөв. Заавал нэг хооронд нь хэрвээ хэтрүүлчих юм бол нөгөөдг нь маань бас эсрэг одоо хор нөлөө бас байгаа шүү л гэж байгаа юм байна ш та. Яг үнэ. Би танаас дараагийн асуулт маань болохоор эсийн төвшөнд нэг үздэг аппаратууд энд тэнд яваал гэдэг юм байлаа. Ингээл Солонгосч тэр, Америкч тэр, одоо тэр ингээ хөгжингүү одоо ангаахын салбар хөгжсөн улсуудад. Тэгэхээр манай ингээд хүмүүс маань ингээд тийм аппаратанд өөрийгөө онцлуулаад ихэр тэр хідчнээ одоо эрдэмтэн таны хувьяас одоо тэр харахад хэдэн хувийн магадлалтай үнэн гардаг аппаратууд ээ. Тэр аппарат нь би яг санаандгүй явж байгаад энэ Солонгост нэг метроны буудлын дээр нэг орж үзсэлтэй. Тэгээд их зүгээр санагдсан. Гэхдээ яг шинжлэх ухааны үүднээс харах юм бол цусны шинжилгээтэй хавсаргуул их зүгээр санагдсан. Цусны шинжилгээ тэр аппарат хоёрыг хослуулж
эмчийн одоо зөвлөгөө авбал их зүгээр юм уу гэсэн бодол төрсөн. За нэмэлт бүтээгдэхүүнээс гадна зөвхөн хоол хүнсээрээ бид нар өөрсдийгөө эрүүл байлгаж урьдчилан сэргийлж чадах бай. Ер нь бол хүн өдөр тутмын хоолой бол тогтмол идэх ёстой гэж би боддог. Яг тэгэхээр эмч хүмүүс болж өгвөл өдрийн хоол алгасхыг хүсдэггүй. Өглөөний хоолыг бас алгасхыг хүсдэггүй. Тийм болохоор хүн хоолоо цаг цагт нь идэх ёстой юм байна. Идэхдээ аль болох манай багш хэлдэг байсан. Бид нэр ингээ гараад ундаа тий одоо чипс янз бүрийн амтан бариад ирэхээр та нар одоо баг хүнд тэжээл болохгүй ийм баг хог цоглуулж яах гэдэг юм бэ? Өөртөө хэрэгтэй витаминлэг юмыг та нар идэх ёстой. Битгий ингэж амьдраа хэм маягаа өөрчлөө гэж одоо манай багш бидэрт бас хэлдэг байсан. Тэгээ би одоо ингэж ороод ингэж солонгос ч зөндөө гоё юмтай шүү дээ. Тэгээ юунд яг витаминлэг юунд юм гингүүт шошиг харах зүг юм шиг байна тий. Одоо бид нар шошиг харна. Хугацааг харна, найрлагыг харна. Тэгэл ерөөсөө за өнөөдөр ер нь бол жоохон бодоод идэв шүү дээ. Яг чи та нар боддгоогүй би л боддог. За өнөөдөр би нэг тиймэрхүү мэдлээ тэдэн калкалор би жирэмсэн багтаа ч гэсэн ялгаа байхгүй. За би нэг хүүхдийнхээ одоо миний жин тийм байгаа. Одоо нэг иймэрхүү мэдчихвэл надад яг болох гээд байна. Тэгээ нэг витамин өнөөдрийн витамин нэг ингээд авчих гээд байна. Тараг уулуу. За жимс идлүү гэж жоохон боддог. Зүг. Тэр тэгвэл энийг бас яг бас одоо тэг үзээ сууж байгаа одоо охид бүсгүүчүүд ээжүүд маань ялангуяа гэр бүлдээ байхдаа өөрсдөө энэ талаар илүү сайхан судалчих юм бол бас хоол хүнсний холбоотойгоор эрүүл мэндээс аваа явуучих юм биш үү тийм ээ. Тэгэхгүй өдөр тутмын тэжээлээ авч чадахгүй яваад тах юм бол тэр нь хоримтлагцаар байгаад нөгөө эсийн төвчний үйл ажиллагаагаа алдаад тэгээ алдагдсан эс чи яах вэ гэхээр механизм нь өөр болоод өвчин болоод байгаа. Нөгөө хэвийн эс чинь дүрсээ хувиргаад хавдрын эс болоод тийм болохоор хүн эрүүл байгаа эс дээрээ маш сайхан тэжээл өгөөд эрүүл авч явах хэрэгтэй гэж би боддог. Зөв. Харин агчтайгээ манай MSM Talk тий дугаарын маань 6 дахь дугаар маань болохоор яг одоо Корея их сургуулийн маань Аннам гэдэг одоо тий маш гоё судалгааны төв дотроос явагдаж байна. Тэгэхээр яг энэ төвд одоо нийт хичнээн орны хэдэн мянган эрдэмтэд ажиллаж байна. Би таныг хараад маш гоё бахархаж байна л та. Тэгээд олон мянган эмэгтэйчүүдийнхээ өмнөөс тий танд бас баяр хүргэмээр байна. 28 наснда бас докторийн зэрэг хамгаалаад энэ том одоо Корея сургуулийн ангаахын энэ одоо төв болохоор миний одоо олж мэдснээр болохоор топ 5 дотроо багтдаг тий. Тэгэхээр та энэ одоо бахархам сайхан одоо хүрээлэнд одоо Монгол улсаа төлөөлөд ажиллана гэдэг бол тэгэхээр нэр төрийн хэрэг юм шиг надад харагдаж байна. Тэгэхээр та одоо дэлгэрэнгүй сайхан ажлынхаа онцлогийг танилцуулаад яг хичнээн мянган одоо хүмүүс ажиллаж байгаа бай тий. За баярлалаа тий. Тэгээд ерөнхийдөө би 2009 онд сургуулаа төгсөөд докторийн зэрэгээ хамгаалаад дараагаар нь 2 жил гарны хугацаанд Сөүл их сургуульд зочин судлаачаар ажилласан. Тэрний дараагаар ер нь Сөүл их сургууль ч өөрөө их төвшин өндөртэй, шалгуур өндөртэй сургууль. Тэгээд маш бага унтжсэн тэр үедээ. Тэгээд би за ерөнхийдөө арай жоох их унтдаг тийм ажил хайх хэрэгтэй мэн гэж бодоод ажил хайж эхэлсэн. Тэгээд ажлын анкетаа энэ Корея их сургуулийн ангаах ухааны судалгааны төв рүү явуулаад ярилцлаганд орох зөвшөөрлийг авсан. Тэгээд ярилцлаганд 3 хүн сууж надтай ярилцж байсан тухайд. Тэгээд нэг профессор нь болохоор одоо Англид унган багасаа өссөн англи хэлтэй, нөгөө хоёр нь болохоор одоо солонгос хэлээрээ ярьж байсан. Тэгээд тухайн үедээ би Сөүл их сургуульд байхдаа манай багт нэг Америк, 2 энэтхэг, тэгээд бусад солонгос оюутнууд ажилладаг байсан. Тийм болохоор би англи хэлийг жоохон англи солонгос хоёр хэлээ ер нь сайн сурсан тухайн үедээ. Тэгээд одоо ярилцлагын явцад англиар ярил би ийшээ харж англиар ярьж ийнэ гэдэг ийшээ харуул би солонгосоор яриад ингээд өөртөө маш ихтгэлтэйгээр тэнцэжсэн. Тэгээд тэр чинь одоо 2011 онд байсан. Тэгээд тэрнээс хойш одоо 2020 он хүртэл энэ төвдөө одоо эсийн төвшний судалгааг хийж ажиллаж байна. Тэгээд манай судалгааны төвд бол төв нь өөрөө 7 давхар байшин байгаа. Тэгээд маш олон хүн ажилладаг. Одоо яг хэд гэдгийг бол хэлж мэдэхгүй байна. Маш олон орны бас төлөөллүүд ажилладаг юм байна тий. Тий, одоо энд Англи нэг
судлаач байгаа. Мексик нэг судлаач байгаа. Тэгээд Филиппиний 2 судлаач би. Гэтэ хамгийн анхны одоо судлаачаар ирж исэн. Гадаад судлаачаар таарсан. Оо ямар гоё юм бэ. За баяр хүргэе. Тэгээд надтай одоо намайг ингээд ажиллаж байгаа байдлыг маань хараад хажууд байгаа профессорууд маань бас гадаадын судлаачтай бас хамтарч ажиллах болохгүй байхгүй юм байна гэсэн бодлоо төрцгөөгөөд за ямар орны одоо ямар судлаачийг авч хамтарч ажиллавал илүү үр дүнтэй дэлхийн хэмжээний бүтээл гаргах боломжтой байна гэдгийг судалж үзээд ерөнхийдөө бол англи хэлтэй орны хүмүүсийг бол сонгож авсан байгаа. Тэгээд миний хувьд бол амьдрал дээрээ солонгос хэлээ ашигладаг, ажил дээрээ англи хэлээ ашигладаг. Тэгээд одоо сүүлийн үеийн судалгаа гэх юм бол миний судалгааны сэдэв бол агаарын бохирдол, хүний биед, жирэмсэн ээжийн биед хэрхэн яаж нөлөөлж байна вэ гэсэн одоо тэр асуултын хариултыг олж авахаар бол ажиллаа хийж байна. Тэгэхэд бол энэ ажил бол ганц одоо миний ажил бол биш, маш том баг бол ажилдаг. Тэр одоо багийн маань судалгааны одоо 2-3 жилийн судалгааны үр дүнд бол за агаарын бохирдол бол хүний уушигны эдитэд бол яхаарахгүй муугаар нөлөөлдөм байна. Одоо хавдар үүсгэх суур болдгийн байна гэдгийг уушигны хавдар үүсгэх суур болдгийн байна гэдгийг бол бид нэр судалгааны үр дүнгээр гаргаад авцсан байгаа. Үүнээс гадна одоо жирэмсэн ээжүүдэд агаарын бохирдол хэрхэн яаж нөлөөлж байгаа судалгааны үр дүн маань гарсан байгаа. Удахгүй ер нь бол олон улсын сэтгүүлд мэдээлэл болж гарна. Үр дүнгууд бол нийтлэгдэнэ. Тэгээд мөн одоо жирэмсэн ээжийн хожуу үеийн хордлого даралт хэсэгтэй холбоотой судалгааны асуудлууд агаарын бохирдлоос болоод үүсч байгаа астм өвчний асуудал астмыг хэрхэн яаж одоо арилгахгүй тий хүн одоо юу гэдэг чинь пробиотикс гэдэг чинь нян гэцэнд одоо чухал хэрэгтэй нянгуудыг уувал ашигтай биед ашигтай бактерийг ууснаар одоо хүний дархлаа хэрхэн яаж сэргэж байна уу тий астмыг арилгаж гэнэ үгүй юу өвчнийг үүсгэж чадж гэнэ үгүй юу гэдгийг бол судалж байгаа. Бас л удахгүй үр дүнгууд бол бүгд нийтлэгдэж гарна. Тэгвэл та ариунагч бол яг одоо бол маш олон судалгаан дээр да ялангуяа бол агаарын бохирдол дээр одоо дэлгүү ажиллаж байна гэж би одоо ойлгож байна. Зөв үү? Тий, одоо сүүлийн 2-3 жилд бол би агаарын бохирдлын тал дээр ажиллаж байна. Өмнө нь бол би 8 жилийн хугацаанд нүдний чиглэлээр судалгааны ажил хийсэн. Энэ маань одоо маш том сэдэв байсан. Бас л нөгөө хараагүй хүмүүст одоо нүд оруулах тал дээр хүний одоо үр хөврөлийн эсийг торлог бүрхүүлийн эс рүү хөрвүүлээд одоо яагаад тэгэхээр хүний нүд чинь өөрөө торлог бүрхүүл нь өөрөө энэ гэрлийг шингэн аваад буцаагаад дүрс олгож гаргаж байдаг хэсэг байдаг. Тэр хэсгийн торлог бүрхүүлийн хэсгийн эсүүд нь одоо гэмтэж бэртгэхээрээ хүн одоо хараагаа алдах одоо тийм тохиолдлууд гараад байгаа. Тийм болохоор тэр хараа оруулахын тулд бид нар бол торлог бүрхүүлийн эсүүдийг сэргээж өгөх аргуудыг бол хайж байгаа. Тийм учраас хамгийн одоо хүн тохиромжтой сүүлийн судалгааны өндөр түвшинд явж байгаа чиглэл бол үүдэл эсийг хүнд эргээд одоо шилжүүлэн суулгаснаар хүнийг бол эрүүл болгож болох юм биш үү гэсэн асуудлууд бол таамаглал болоод дэвшүүлээд явж байгаа. Үүний нэг нь бол одоо хараагүй хүмүүст хараа оруулах тал дээр үүдлээсийг ашиглавал одоо илүү үр дүн өгч магадгүй гэсэн үүднээс үүдлээсийн судалгааг бол нүдний чиглэлийн судалгаанд маш их ашиглаж байна. Ялангуяа бол энэ чиглэлийн судалгаа Японы хүмүүст бол маш их хийгдэж байгаа. Би ч гэсэн ер нь бол өмнөх 8 жилийн хугацаанд бол энэ тал дээр бас үр дүнтэй одоо өгөөжтэй үр дүн авчих юм болов уу гэж бол 8 жилийн туршид бол нэлээд хөөцөлдөж араас нэгээс судалж үзсэн. Гэхдээ энэ судалгаа бол үнэхээр амаргүй судалгаа байсан л да. Үүдлээс нь өөрөө яах вэ? Мэдрэлийн эс рүү хөрвөөд мэдрэлийн эс нь эргээд нүдний торлог бүрхүүлийн эс рүүгээ бол хөрвөхийн үед бол хөрвөөчөж чадаад байгаа. Гол нь тэр эс маань хөрвсөн эс маань өөрөө ингээд гэрлийг шингээж аваад дүрс болгож одоо таниулах ёстой. Тэгтэл нөгөө гэрлээ шингээж авахгүй байгаа нь одоо
асуудал болсон учраас одоо хэсэг хугацаанд тэр одоо судалгаагаа зогсооё тий. Жоохон бас одоо шинжлэх ухааны аппарат одоо юу гэдэг жоохон хөгжөөд ирэхээр дахиж үргэлжлүүлвэл бас зүгээр юм болов гэж бодоод хэсэг хугацаанд бол завсралцсан байгаа. Бэлэг махны дэлгүүр. Манай дэлгүүр танай үүдэнд. Захиалгын утас ТЭГ 10 8436 1981. За ер нь ариун агч би таны ярианаас маш олон зүйлийг ойлгож авлаа. Мөн дээрээс манай үзэж байгаа үзэгчнэр ч гэсэн ээжүүд маань, охид бүсгүйчүүд маань ч гэсэн эрүүл мэндийн тал дээр маш олон мэдээллийг олж авч байгаа гэдэгт би итгэлтэй байна. Тэгэхээр эрүүл мэндийн гол үндэс зөв хооллолт бас усны хэрэглээ гэж би хардаг байхгүй юу? Та эндээ одоо хэр байр суурьд нийцдгийн дүнгийн саяхан нэг мэдээлэлд гарлаа штэ. Жохон эвгүй те жохон сөрөг тэгэл ингээд ялангуяа Солонгос улсад амьдарч байгаа монголчуудын усны хэрэглээнд дээр гарч байгаа л да те. Маш их холоортой байгаа. Тэрнээс болоод ингээд бохирын шугамын юунаас нь задрал янз бүрийн ингээд шавж мавж амтд гарлаа гэл те. Маш олон гомдол саналууд ирлээ гэл ингээд ярьдаг. Харин Солонгосын одоо энэ ахуйн хэрэглээний байгаа энэ усыг болохоор зөвхөн ахуй хэрэглээ буюу одоо хувц угаахтаа хэрэглэх ёстой усаа гэдэг өөртөө болохоор дандаа дэлгүүрээс ус авдаг. Нэг бол шүүлтүртэй ус хэрэглээд байдаг байхгүй юу? Тэгэхээр та энэ шүүлтүртэй усны хэрэглээн дээр ямар байр суурьтай байдаг юм бэ? Тий, би ер нь энэ юу тосгуураас гарч байгаа усыг бол битгий хүнсэндээ хэрэглээсэй гэж боддог. Ус ч гэсэн яхаарахгүй бидний өдөр тутмын хоол хүнсэнд л орно штэ. Тийм болохоор бас л цэвэрхэн байх ёстой. Дотроо бактери агуулаагүй, илүү одоо хүн хэрэггүй бодисуудыг агуулаагүй байх ёстой. Гэхдээ цэвэрлэгээний явцад те давхар шүүлтүүрээр цэвэрлдэг гэж сонссон. Гэхдээ цэвэрлэх гэхэд бас шүүлтүүртэй усыг яаж гүйцэв? Тийм болохоор манай хүмүүс усандаа бас анхаардаг байгаасай цэвэр усыг хэрэглэдэг байгаасаа үнсэндээ тийм нөгөө одоо тосгуураас гарч байгаа усаа зүгээр ахуй хэрэглээндээ хэрэглэдэг байгаасай гэж боддог. Тэгээд өдөр тутам ер нь бол хүн 1.5-аас 2 литр усыг бол тогтмол уух ёстой. Нөгөө амнаас ахуулаа аанаас хүртэл 12 м гэж би нэг харчихсан багтаа судалгаа. Тэгээд хүү яг ингээд өглөө боссонгуудаа ингээд нөгөө нэг 640 г усыг ингээд шууд одоо гүд гэж уугаал те. Тэгэхээр ходоод гэцээ цэвэрлдэг гэл ингээд нэг бас Японд эрдмийн зэрэг хамгаалсан бас нэг эмчийн одоо лекцнээс би олж харж одоо мэдчихсэн юм л да. За тэгэхээр ер нь бол усыг хүмүүс ингээд год гэдэг амаа залгаал уудаг штэ те. Тэгэхээр тэгэж уух нь бас өдрийн одоо тий өглөө босонгуудаа тэгэж уучаад өдрийн туршид болохоор зүгээр ингээд шимэж уух хэрэгтэй гэдэг тэгдэл юм байлээ. Таны хувьд одоо яаж ууд бид нар зөв бэ? Тэрнтэй хэр санал нийлж байна? Тий. Өглөө ер нь босоод үлээлгэн дээр уух нь бол зөв гэж үздэг. Дээрээс нь саяхан бас бид нар хоол хамт идэж байхдаа ярилцалтаа ер нь хүйтөө солонгосод голдуу хүйтөө ус уудаг тийм ээ. Тийм болохоор бид нар ер нь хүйт нөө, халуун нөө, бүлээн нөө усаа яаж ямар төвшөнд ямар одоо температурын үед уул илүү хүний биед хэрэг зүгээр вэ гэдэг дээр хоол идэнгээ ярилцсан. Тэгэхэд бол ялангуяа Азийн зарим орнууд бол хүйт ус уудаггүй. Гэхдээ энэ болохоор нэг байгаль цагууртайгаа холбоотой байх шиг байгаа. Бидний хувьд бүлээн ус уух нь бол илүү зүгээр юм уу гэж боддог. Монгол хүмүүсийн одоо биед илүү зөв зөвхөмжтэй бол бүлээн ус. Гэхдээ тэр аяалтад бас их хүчээр байдаг гинэ. Эхлээд халуун усаанд орно нэгээд дээр нь хүл усаа хийж бүлээн болгож уувал хүний биед илүү бас шингэц цайтай сайн байдаг гэж. Бас нарийн байх нь тийм ээ. За тэгэхээр маш их баярлалаа. Танд бас ингээд одоо бит хоёрын яриа ер нь бол өндөрлөх тишээгээ хандаж байна ариунагч. Ингээд маш гоё үнэтэй цаг зав зориулаад үзэгчд маань бас үнэтэй сайхан бас зөвлөгөөнүүдийг хариулсан танд маш их баярлалаа. Үзэгч тий олонд маань мөн дээрээс нь одоо бяцхан үрсийгээ одоо асран хамгаалж байгаа. Гэртээ ингээд та бит хоёр шиг одоо тий өөр хүмүүсийн төлөө одоо байж байгаа ээж нарт маань бас болоод та нэг хэлхийг ийм юм хэлчих юмсан ингээд дотроо бодож явдаг зүйл байдаг бол одоо үзэгчд маань сайхан зөвлөгөө өгөөч те эрүүл мэндийн талаас та эсвэл өөрийнхөө мэрэгжил юм уу эсвэл эмэгтэй хүн ээж хүнийхээ зүгээс ч гэдэг юм уу те. Тэгээ за би ээж хүнийхээ зүгээс зөвлөгөөгийг хүсэж байна. Яа тэгэхээр ээж боллоо гэд эмэгтэй хүн те өөрийнхөө сурсан мэдсэн эрдэм боловсрлоо ажил хөдөлмөрөө хойшин битгээ тавиасаа гэж би үргэлж боддог. Одоо солонгосын нөхцөлд бол одоо бидний ажил хийх одоо хүүхдээ ээжүүдийн ажил их болцоог бол бүрэн хангаад өгсөн байна л да. Тийм болохоор 3 сартаагаас нь эхлээд ингээд ажилд нь өгчөж байна. Солонгосын нэг багш дээр одоо нэрээ хөгöd 5 хөгöd одоо ноогдож байна. Тэгтэл
Монголын нөхцөлийг би бас мэдгүй. Гэхдээ тэглээч гэсэн ээж хүмүүс шандралгүй бас хэцүү байдаг шүү дээ. Өнгөд хараад гэртээ байнга сууна гэдэг чинь ажил хийгээд аг копигаа уугаа явж байгаа ээжүүдээс илүү бас гэрт сууж байгаа ээжүүд хэцүү. Тийм болохоор аль болох өөрийгөө одоо чөлөөлж стрессээс чөлөөлж айгу идэвхтэй байгаасаа гэж боддог. Өөрийгөө байнга идэвхжүүлээсээ нэг сайхан аяг цай уугаад би өнөөдөр ямар сайхан байна гэдэг өөрийгөө идэвхжүүлдэг байх хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо би яах вэ ингээд хойш сууж бол хэрэггүй байх гэж. Тийм болохоор яг тэр залуу хүүхдүүд жоохон шантрах маягийн хүүхэд гаргаад жоохон шантрах маягийн ээжүүд бас байдаг учраас битгий шантраасаа зоригтой, төвчээртэй, өвчтэй байгаасаа гэж зөвлөмөр. Баярлалаа. Ямар гоё юм бэ? Таныг ингээд сонсож байгаа мянган олон ээжүүд маань маш олон гоё тийм урам зориг хүч авсан байхаа гэж бодож итгэлтэй байна. За тэгээд өнөөдрийн бас дугаарт маань тий цаг зав зориулаад хүрэлцээрсэн танд маш их баярлалаа. Судалгааныхаа ажлуудад тэгээд эрдэм шинжилгээнийхээ ажлуудад өндөрөөс өндөр амжилтыг хүсье. Гэр бүлд нь хоёр сайхан охинд нь аз жаргал гэгээлэг сайхан бүхнийг хүсэж шүү. Манайх одоо баг хамт олонны зүгээс маш их баярлалаа. Тэгээд энэ хүртэл одоо ингээд амжилтаа явах одоо нэгэн түлхүүр нь бол миний хажууд байдаг хань байдаг. Хань маань одоо үргэлж намайг дэмжиж тусалж байдаг. Тийм болохоор энэ завшааныг ашиглаад хандаа маш их баярлалаа. Тэгээд гэр бүлдээ хайртай шүү гэж хэлмээр байна. Тэглөө яах вэ? Маш их баярлалаа. Баярлалаа. За ингээд өнөөдрийн маань дугаартаа хамт байсан үзэгч та бүгдтэй маш их баярлалаа. MSM Talk дараагийн дугаараараа уулзтлаа. Түр баяртай. Баяртай.